Сургалтанд шинэ технологи нэвтрүүлэх асуудалд. За сайн байцгаана уу. За энэ нэгдүгээр модуль нь бол сургалтанд шинэ технологи нэвтрүүлэх талаар бусад одоо дэлхийн улс орнуудын баримталж байгаа төрийн бодлого. За мөн одоо интернет ашиглан онлайн гормоор сургалт явуулах, сургалтын арга хэлбэр хэрэглэх хүн тэрийг одоо суралцагч болон одоо сурагч багш нарт хэрхэн олох талаар. За мөн сургалтанд мэдээллийн технологи ашиглаж байгаа олон одоо дэвшилтэд арга технологиуд, MOOC, OER зэрэг сургалтын энэ дэвшилт арга хэлбэрүүдийг энэ модулийн хүрээнд дэлгэрүүлэн авч үзнэ. За энэ модуль нь 4 хэсгээс бүрднэ. Нэгдүгээрт боловсролын салбарт мэдээлэл холбооны технологи нэвтрүүлэх талаар явуулж байгаа төрийн бодлого. Хоёрдугаарт боловсролын удирдлага мэдээллийн систем хэрэглэх нь. Гуравдугаарт сургалтанд нэвтрүүлж буй орчин үеийн мэдээлэл холбооны технологи. За дөрөвдүгээрт онлайн болон нээлттэй сургалт. За модуль тусвар нь лекцийн материал, нэмэлт материалууд, бие даан хийх дасгал ажлууд, нэмэлт тестийн материалтай байна. За энэ модулыг судалж үзсний эцэст бол оюутан суралцагч нар нь мэдээллийн технологийн сургалтанд ашиглах талаар үндсэн одоо онлын мэдлэг чадвартай болохоос гадна тухайн одоо мэдлэг чадвараа ашиглаж мэдээллийн технологиг ашиглан сургалт явуулах онл арга зүй мэдлэг үндсэн чадамжтай болох юм. За мөн одоо энэ сургалтаар суралцагч оюутан багш мэдээллийн технологиг ашиглан мэдлэг олж авах, сургалт явуулах үндсэн одоо сэтгэл зүйн бэлтгэл чадамжтай болох юм аа.